Орой минь төргийн үзэгчдээ өнгөрч байгаа 7 хоног гадаад харилцааны хувьд 3 дахь хөрш улс орнуудаас аль биесний айлчлалтай ийм 7 хоног байлаа. За Британий талаас гадаад хэргийн сайдын түвшинд 11 жилийн дараа хийсэн энэхүү аль биесний айлчлалын хүрээнд 3 дахь хөршийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн Монгол улс Их Британий хамтын ажиллагааг ижил бүрэн түншлэлд хүргэн ахиулах замын зураглалд гарын үсэг зурсан. Мөн хоёр орны хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, аялал жуулчлал, цахим засаглал, геолог зэрэг салбарт үргэлжлүүлэхээр тохиролцлоо. Энэхүү айлчлалын хувьд Монгол улс болоод Их Британи улсын хоорондын түншлэлийг бэхжүүлэх хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд чухал ач холбогдолтой боллоо гэж хоёр тал дүгнэж байна. 2 өдөр үргэлжилсэн аль биесний айлчлалын үеэр гадаад харилцааны сайд Бат цэцэг Британий гадаад хэрэг хамтын нөхөрлөл хөгжлийн сайд Дэвид Камероноор хоёр талын хамтын ажиллагааны асуудлаар аль биесний хэлэлцээ хийсэн. Хамтын ажиллагааг худалдаа, эдийн засаг, соёл боловсрол, аялал жуулчлал, цахим засаглал болоод геологийн салбаруудад өргөжүүлэхийн төлөө байгаагаа харилцан нотолсон. За Британи улс бол Монгол улсын 3 дахь хөрш, Европ дахь гол түншүүдийн нэг. Монгол улс 1963 онд Британтай дипломат харилцаа тогтоосноор Британи нь Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн өрнөдийн анхны улс болж байсан түүхтэй. Өнөө үед харилцаа, найрсаг харилцаа хамтын ажиллагааны төвшөнд уул уурхай, байгаль орчин, боловсрол, соёлын салбарт түлхүү хөгжүүлж байна. Одоогоор Монгол улс эдийн засгаа төрөлжүүлэх бодлогын хүрээнд харилцаагаа уул уурхай бус салбарт ялангуяа сэргээгдэх эрчим хүч, цагуурын өөрчлөлт, ногоон технологи, санхүүгийн үйлчилгээ зэрэг салбарт үргэлжлүүлэн хөгжүүлэх сонирхолтой байгаа. Ардчлал эрх чөлөө хүний эрх гээд ижил үнэт зүйлстэй Британи улс Монгол улстай худалдаа, байгаль орчин, боловсрол, эрчим хүч, бизнесийн салбарт хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд гадаад хэргийн сайд Дэвид Камероны энэхүү аль биесний айлчлалын гол зорилго чиглэсэн байна. Британи улс Монгол улсын адилаар ардчилсан тусгаар тогтносон хил хязгаарыг маань бусад улс орнууд хүндлээсэ гэсэн эрхэм үнэт зүйлтэй улс. Ийм учраас би Монгол улсад айлчлал хийж байна. Хоёрдугаарт хоёр талын хамтын ажиллагааг улам өргөжүүлэх зорилгоор айлчилж байна. Уур амьсгалын өөрчлөлт, эрчим хүчний хэрэглээ, худалдаа, бизнесийн салбарт хамтран ажиллах олон боломж байна. Энэ нь Британий гадаад хэргийн сайдын түвшинд Монгол улсад 11 жилийн дараа хийсэн анхны аль биесний айлчлал, харин тус улсаас манай улсад гадаад харилцааны сайдын түвшинд хийсэн 3 дахь айлчлал юм а. Талууд 3 дахь хөршийн түншлэлийг бэхжүүлэхэд чиглэсэн Монгол улс Британий хамтын ажиллагааг иж бүрэн түншлэлд хүргэх замын зураглалд гарын үсэг зурсан. Замын зураглал нь хоёр орны урт хугацааны харилцаанд үндэслээд цаашдын хамтын ажиллагааг тодорхойлох, иж бүрэн түншлэлд хүргэх, түншлэл хамтын ажиллагааны хэлэлцээрийг байгуулах суурь баримт бичиг болж байна. За замын зураглалд худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, байгаль орчин, боловсрол, шинжлэх ухаан, техник, эрүүл мэнд, хүний эрх зэрэг салбарын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлсон юм а. Түүнчлэн байгалийн ховор металлын чиглэлээр хамтарч ажиллах харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ нь дэлхийд эрэлт хэрэгцээ нөсөн нэмэгдэж байгаа ашигт малтмал, ялангуяа ховор металлын чиглэлээр хамтран ажиллах, өөрийн орны нөөц баялагийг тогтооход чухал үр гүйцэтгэх баримт бичиг болж байгаамаа. За санамж бичгийг байгуулснаар энэ чиглэлээр наривчилсан судалгааг хамтран гүйцэтгэх, геологийн шинжлэх ухааны мэдээллийг солилцох, мэргэжилтэн сургах зэргээр хамтран ажиллах боломжийг нээж өгч байгаа. Мөн ховор металлын салбарт худалдаа, хөрөнгө оруулалтын түншлэлийн суурь баримт бичиг төдийгүй нөөцийг тогтоох, судалгаа хийх, туршлага хуваалцах, уг салбарт байгаль орчин, засаглалын стандарт нэвтрүүлэх, ил тод үйл ажиллагааг дэмжих ач холбогдолтой. Энэ салбарт одоогоор Герман, Өмнөд Солонгос, Америк нэгдсэн улс зэрэг хэд хэдэн улс хамтарч ажиллах сонирхлоо илэрхийлээд байна. Британи улсад олон давуу тал бий. Хамгийн чухал нь Монгол улсыг сонголт хийхэд нь илүү олон сонголтыг олгож байгаагаар онцлогтой гэж бодож байна. Яагад гэвэл бид Монгол улсыг өөрийн чухал хөрш орнууд эсвэл 3 дахь хөрш орнуудаас заавал сонголт хий гэж тулгаагүй. Монгол улсад олон сонголт байх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Манай улсад уул уурхай, технологийн салбарт арвин туршлагатай өндөр стандарт хангаж ажилладаг бизнесийн компаниуд бий.
Манай бизнесийнхэн Монгол улсад томоохон хөрөнгө оруулалт хийж байсан. Британи улс бусад улсуудаас илүү давуу талуудыг үзүүлж чадах байхаа гэж бодож байна. Мөн Британи улс нүүрс хүчлийн хий ялгаруулалтын хэмжээг бууруулахад Монгол улсад дэмжлэг үзүүлэх сонирхлоо илэрхийллээ. Геологийн шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны чиглэлээр хамтарч ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан. Энэхүү санамж бичиг нь геологийн шинжлэх ухааны салбарт шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, мэдлэг, мэдээллийг солилцох, хүний нөөцийг сургах, хамтарсан эрдэм шинжилгээ судалгааны ажлын цар хүрээг бүрдүүлэх ач холбогдолтой болж байна. За Британий гадаад хэрэг хамтын нөхөрлөл хөгжлийн сайд Дэвид Камерон Монгол улсын ерөнхийлөгч Хүрэлцэх болон ерөнхий сайд Оюун Эрдэнэт бараалхлаа. Монгол улсын ерөнхийлөгч айлчлан ирсэн сайдыг хүлээж авахдаа харилцааны бэлэг тэмдэг болох үйц томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн чухлыг онцолж энэ чиглэлээрх санал санаачилгыг дэмжинэ гэдгээ илэрхийллээ. Талууд ерөнхийлөгчийн санаачилсан тэрбум мод, хүнсний хангамж аюулгүй байдал, эрүүл Монгол хүн, үндэсний хөдөлгөөний хүрээнд байгаль орчноо хамгаалах, цөлжилттэй тэмцэх, экологийн тэнцвэртэй байдлыг хангах, органик хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсны зэрэгцээ, харилцаа хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулах, худалдаа хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, харилцааны бэлэг тэмдэг болох үйц томоохон төсөл хөгжүүлэхийн чухлыг онцолж, энэ чиглэлээрх санал санаачилгыг дэмжихээ нотолсон юм а. Айлчлан ирсэн сайдыг хүлээж авахдаа Монгол улсын ерөнхий сайд Оюун Эрдэнэ ардчлал хүний эрх, хууль дээдлэх зарчим зэрэг үнэт зүйлд суурилсан Монгол-Британий харилцааны төвшинг ахиулж, иж бүрэн түншлэлийн төвшөнд хүргэх баримт бичиг байгуулсныг цаашааж, түншлэлийн хамтын ажиллагааны хэлэлцээрийг ойрын хугацаанд байгуулна гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Британий гадаад хэргийн сайд Дэвид Камерон айлчлалынхаа хүрээнд нийслэлийн ерөнхий боловсролын 23 дугаар сургууль зочилж, Pearson англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтэд танилцлаа. За англи хэлний хөтөлбөрийн хэрэгжилтийг Британий засгийн газар дэмжихээ илэрхийлж, 3 жилийн хугацаанд 10 сая фунтын дэмжлэг үзүүлэхээ илэрхийлсэн юм а. Британий засгийн газар цаашид харилцааг иж бүрэн түншлэлт хүргэн ахиулах зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд Монгол улсын боловсролын салбарт санхүүгийн дэмжлэг үзүүлэх, засгийн газар хоорондын тэтгэлэгт хөтөлбөрийн цар хүрээг үргэлжлүүлэхээр хэлэлцлээ. Монгол багш нар англи хэл заах арга зүй тал дээр нь Британийн онлайн болон бусад олон хөтөлбөрүүдийг нэвтрүүлэхэд хамтран ажиллах боломжтой. Англи хэл бол дэлхийн хэл. Монголын залуус англи хэл сурснаар өөрсдийн мэргэжлээр дэлхийн тавцанд ажиллахад нь түлхэц өгөх ач холбогдолтой. Өнгөрсөн жилээс орон даяар 5-аас 6 дугаар ангийн хүүхдүүдэд яг энэ Pearson гэсэн платформоор англи хэлний багшийн ур чадвараас үл шалтгаалсан хүүхэд өөрөө бие дааж хэлнийхээ ур чадварыг дэвшлүүлэх энэ Pearson платформыг хэрэгжүүлж байна. Энийг цаашдаа бид нар эх хичээлүүд 3 дугаар ангиас тийм ээ 3-аас 12 дугаар ангийн энэ Pearson платформыг хэрэгжүүлэх талаар сая гадаад хэргийн сайд нь дэмжинэ гэж хэлж байна. 10 сая паундтай тэнцэх хэмжээний тусалцааг өгөхөр бид нар судалж байна гэж хэлж. Британи улс бол Монгол улсын 3 дахь хөршүүдийн нэг, Европ дахь чухал түнш улс юм. Дэлхийн 6 дахь том эдийн засаг Британи улстай өнгөрсөн 60 жилийн хугацаанд Монгол улс уулуурхай, байгаль орчин, боловсрол, соёлын салбарт харилцаагаа түлхүү хөгжүүлж ирсэн юм а. Монгол улсад аль биесний айлчлал хийсэн Британий гадаад хэрэг хамтын нөхөрлөл хөгжлийн сайд Дэвид Камероны аль биесний айлчлалын мэдээллийг тойм хөтөлбөрт онцоллоо.